Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулааны бэртэ подкаст. Өвгөн жамплын яриа 11-р хэсэг. Богд гаминд төмөн лан зээлдүүлсэн тухай. Богдыг баригдсны дараа гамингууд төмөн лан зээлээ гэжээ. Богд одоо надад байхгүй, би олж өгье гэсэн юм байжээ. Тэгээд олон датсан зэрэг газруудаас энгийн хүмүүсээс хүртэл мөнгө зээлдэж цуглуулад гаминд өгөв. Түүнийг дүүдэ гэлэн гэдэг хүн Бээжинд 80 гаруй тэмээгээр тээвэрлэж байтал барон орж ирж буу дуургаад тэр мөнгө тэмээ үргэцсэн юм. Энэ бол өвлийн сүүл сарын 26-нд болсон хэрэг болно. Богд сүүлд нь тэр мөнгийг тоо ёсоор дацангуудад төлж өгсөн. Дацангуудад товчонд ордог мөнгө, ордоггүй мөнгө гэж байдаг байлаа. Товчон гэдэг бол дансыг хэлж буй хэрэг юм. Товчонд ороогүй мөнгийг гэгэн сан буюу шанзавнаар заримдаа зээлдэж хэргэлдэг байв. Зээлдэж аваа заримдаа буцааж өгдөггүй юм гэнэ. Даш чамплын даллагын савнд 3 лан алт байсныг тойн шанзвын ихнэр юм нэрэн хэргэлсэн гин гэж бусдаа сонсов. 1920 оны өвлийн сүүл сарын 26. Барон өнгөрний цэрэг хүрээнд орж ирэхэд гамин хойшоо зугтваа. Төвдийн сажлам тэргүүтний 50 цэрэг нь цагаан сүмийг харгалзаж байсан гамингийн 20 гаруй цэрэгийг алав. Богд их дагн хоёрыг далбаатай шар тэргээр дамнаж Манцшрын хийд рүү залав. Тэр тэрэг нь цасан шигдээд явахгүй байхад зугтаж явсан явган гамин цэрэг дүнжин гарвын хүрээнээс урагш буцаж байлаа. Тэгээ тэрэг нь явж болохгүй болохоор Богд их дагн хоёрыг морь унуулан олон ламнаар цэргүүд дундаа авч явсан билээ. Богдын хамт сажлам цэвэн жанжин явсан. Манай Монголын лам ноёд цагаан сарын шөнийн 3-нд богд мөрөхөөр Манцшрын хийд рүү явцгаав. Тэгэхэд цэвэн тэргүүн дархан ванг очиход чи одоо богдод сүсэгтэй болоо юу гэд одоо барьж байшинд хорь гэхэд богдоос юу хийх вэ? Зүгээр оруул гэж цэвэн жанжнаас гуйж дархан ванг оруулж байсан юм гин. Барон өнгөрний цэрэг орж ирэхдээ барон бодоо сажлам дамба төвд лалар төвд бусад олон төвд Орос, Монгол, Цахар, дэрэн чойжин цэвэн тэргүүний багш 100-ийн лам их баглувсан Жамбалван зэрэг хүмүүстэй ирж хүрээг эзлэн авч хүрээний гамин ч юм уу худалдааны хятад ч юм уу олон тооны хүмүүсийг алж хятав. Энэ үед Монгол хүмүүс хятадын пүүсийн юмыг дээрэмдэж байсан. Цахрууд ташуур морины дэлсүүл бүсээ өнгө бүрийн дурдангаар чимж явсан. Энэ үед барон пүүс дээрэмдсэн гэж Монгол хүмүүсийг дүүжилж байлаа. Би лав дүүжлэгдсэн 2 хүнийг үтсэн. Гамин гарсны өдөр тасганы овоон дээрээс Лүндэв гэдэг хүн голын сүм рүү буу тавьж байсан. Одоогийн шинжлэх ухааны хүрээлэн байгаа газрын баруун дэнж дээрээс Балдан дөрж гэдэг хүн голын сүм рүү өхөр буугаар буудаж байв. Энэ хоёрыг гамингийн тал юм гэж ярьдаг. Голын сүм дээр байсан гамингийн 20 цэрэг жанжинтайгаа очиход нь сүм дотор нууц байсан барууны цэрэг хаалганы завсраар буудаж гамингийн жанжны буу гарыг хуг бууцсанд бүгд зугтаж алга болжээ. 1921 оны цагаан сарын 15-нд барон лам ноёд явж богдыг Манцшрын хий дайснаас авчрав. 16-ны өдөр богдыг цогчинд залж хааны ёсоор богдод барон дан шиг өргөв. Үүнд барон бодоонор магнаг дээлтэй олон цэргүүдийн хамт явж байхыг харлаа. Энэ үед архиагтад Сүхбаатар чой балсангаар удирдуулсан ардын засаг үүсэж байгаа юм гэж дуулдаж байв. Тэгээд сүүлд нь бодоо эндэн зайсанг дагуулад хоёул морьтой босож архиагт руу явчихж гин гэж дуулдаж байлаа. Түүний дараахан эндэн зайсан
Архиагтаас ардын намын ирмэлзэх 10 зүйлийг авчирсан учир эндэн хавчигдан айж их л зовж явсан юм. Ардын нам архиагтад үүсэж байгааг дуулаад саж лам гүрэм хийсэн. Үүнд саж лам сэддийн дой хийж хойш нь гаргаж төлөв. Үүн дээр богд морьтой заларч олон төвд хүн бүрэн модон хуйтай буугаар хойш нь буудаж байв. Богд цэвэн тэргүүн сажлам хоёроос битүүдээ айж тэдний юу гэснийг заа гэж дагдаг юм гэж хүмүүс ярилцдаг юм. Мөн сажлам төрүүлэн олон төвд нэг өдөр олон хоньны мах, боов, жимс хоёр лүү арх авч очиж зайсан толгойг тагсан юм байна. Зайсангийн овог тахина гэж сажлам богдод айлтахад богдоо сажламд өөрт нь 100 лан, нэг дээлийн торго, идэ жимс бас овоонд зориулж тусад нь идэ жимс өгсөн гэж дуулсан юм. Архиагтаас ардын засгийнхан ирж явна гэж дуулаад зуны тэргүүн сарын 15-нд баруун хэдэн 100 цэрэгтэй дарих ламын хамтаар хойш мордов. Булганы авзгын сундуй гүн хэдэн 100 цэрэгтэй бас хойш морджээ. Мөн зүүн хараагаас цахрын хожгор баяр тайж 100 цахар цэрэгтэй хойш явжээ гэж дуулсан. Барууныг байхад бадам дорж ерөнхий сайд байгаад барууныг явхад бадам дорж би өвчтөй хөдөө гарна гэж ерөнхий сайдаас болж орондоо Манчсэр ламыг ерөнхий сайд болгоод байв. Бадам дорж би өвчтөй гэж хөдөө гараад цэнхрийн голд цэн зайсангийн дээр байж байгаад өгөв. Баяр тайж Сүхбаатар чой басан нарыг хяагтад байхад нь Алтан булгийн урдаас дайрсанд Сүхбаатар чой басан нар дээд шивэнд уцаар мэдэгдэж Орос зэрэгтэй хамтран Алтан булгийн урд ухаа дээр байлдахад баярын цэрэг дарагдаж баяр өөрөө сүүжнийхээ нүхээр шархлан баригджээ. Баярыг барьж авчираад сангийн яамны сайд бэлэг сайхан гүнг баярын өчгийг ав гэсэнд тэр байцааж өчгийг авахад баруун 300 цэрэгтэй Алтан булгийн зүүн хойноос 3 хоногийн дараа орно. Би урд талаас нь орно. Баруун урдаас сундуу хүн орно гэж бид тохиролцож ярилцсан юм. Би ашиг болон нэр олохын тулд 3 хоногийн өмнө орж баригдав гэж мэдүүлсэн юм гэж намайг гурил хүргэж очиход бэлэг сайхан гүн надад ярьж байсан болно. Баяр гүн дээд шивэнд очиод 3 хонож байгаад үхжээ. Барууны өмнөөс Алтан булгийн зүүн хойд амыг өгсөж Орос Монгол цэрэг ороход баруун мэдээгүй байгаад гинэд бүслүүлв. Тэгэхэд дарих лам юу ч гэсэн дайран орж ам гарыг гэж хэлээд дайрахад баруун гуяар шархтан зүхтаад дарих лам зүхтаж хідэн цэрэгтэй амьд гараад олонх цэрэгээ тэдэнд алуулж хүйтийн шарын ихэнд байсан Орос айл дээр баруун дарих ламнаар хідэн цэрэгтэй ирж байв. Сундуй гүн ажиж мэдээ цэрэгтэйгээ хойш ухарчээ. Үүнээс баруун дарих хоёр муудалцаж хараагийн дарихийн хийд дээр ирээд дарих лам би явахгүй чи яв гэж баруунд хэлсэнд баруун хідэн цэрэгтэйгээ хойш сэлэнг рүү явв. Сэлэнгийн зам тохиолдсон Монгол хүмүүсийг цэрэгт ажиллан авч явсан гэдэг. Улааны цэргээс зүхтаж зам бууруулан баригдахгүй тулд их л зовж явжээ. Сундуй гүн улаан цэрэгтэй нийлээд барууныг аргадан байж тамхи аль гэж байж барууныг барьж авсан юм гэдэг. Намайг гурил хүргээд дээд шивээ орох гэж явхад Монгол цэргийн имэйл дээр 2 байшин шиг том дөрвөлжин юм хураалгаатай байж билээ. Туулаа нэвэртэй. Агван лааран би нэг явдал. Москвад халимаг бурайд ламнаар хуралдаж баруун зуугийн халах Мицангийн өрөө төлөхтөн тусалахаар тогтжээ. Мицан датсан сүм. Ингээд Агван лаарамб Монгол мөнгөө цуглуулахад хүрээн дээр Чойжин ламын зүүн талд хуучин Ёнзон ламын гүдэнг тагсан тусгай газар сууж байв. Энэ нь төвд Монгол хүмүүс хавсарсан газар байсан. Би тэнд нэр байлаа. Агван ирээд бурайдын хамб, халимгийн хамб нар олон лам нарын хамтаар ирнэ гэж 3 гэр бариулсан. Шав 4 аймгаас цугларсан мөнгийг
шашны яамнаас Агван өөрөө гардан хүлээж авав. Тэгээд 10 цагаан авдар бэлтгүүлв. Түүний урд 1 метр хэртэй нүрээр онгоодог ийм авдар байв. Хэмжээ нь Орос хоргоон хэмжээ байсан бололтой. Тэр хоргоо нь Санжаа өсөв гэдэг нарийн хоргоо байсан. Хожим нь Ниндаг төвд Орос элчээр захиалуулж тийм хоргоо хийлгүүлж явуулсныг би үзв. Төмөр зуух шиг бүдүүн баглаанууд байлаа. Агван хамб 2 сар хэр байгаад Бурайд халимгийн хамб нарыг Москвагаас явуулахгүй гэж утас эрвгэж хилээд бэлтгүүлв. Тэмээний тогош авдар зэрэг орхиод буцаж явсан юм. Энэ бол ардын засгийн эхэн үе байлаа. Тэдний бодлого байна. Халахын 9-р богдыг залахгүй бид нар залах гэж байна гэдэг нэрээр баруун зууд явах гэж арга хэрэгэлсэн бололтой юм. Түүнийг Оросын засгийн газар мэдээд Бурайд халимгийн хамб нарыг нааш явахыг зөвшөөрөхгүй юм гэдгийг хожимон дуулсан билээ. Туул анивэртэй. Дол Дэмбэрэл. Их хүрээний Шүтээний аймгийн Дол Дэмбэрэл гэж 40 гаруй настай ядуу өвтрлан байлаа. Жанч мөрөн дээр тавиад хуралд хураад явдаг юмсан. Нэг муу хонин хашаатай, хар гэртэй, өөр юу чгүй ийм лам байлаа. Дүүнхрийн даалам пунцэг доржийн цуг суудаг нэг лам өвдөөд байжээ. Даалам пунцэг дорж хүн хүнээс аврал асуугаад засарч өгөхгүй болохоор нь Дол Дэмбэрэлийг аргагүй тустай хүн гэж заалж аваачиж гин. Тэр лам очир гүйлэгдэг, хараал олдог үе юм гин. Дол Дэмбэрэл очир гүйлгээд пунцэг дорж дааламын төрсөнтүү цэвэг гэдэг ламыг хараал хийжээ гэж пунцэг доржийн гэрийн шалны доороос элдэв зай өвцөн юмыг олж гаргаж гин. Тэгээд дүүнхрийн даалам их биширчтэй. Дүү цэвгийн өмч хувийг салгаж өөр хол газар зайлуулж байсан юм. Үүнээс хойш Дэмбэрэл хараал олдог, хараалыг хариулдаг хүн гэж олонд алдаршив. Дүүнхрийн даалам богдод хүртэл айлтгсан юм байжээ. Богд тэр Дэмбэрлийг залж зайсангийн амнаас хараал олуулж байсан гэдэг. Тэр хараал нь шаазан өвгөн доторх их дагны нэр жилийг муузайн хамтаар хийсэн байсан гэдэг. Тэгээд богд их итгэж бишрээд Дол Дэмбэрэлд хувилгаан ям бүргөв. Олон хүнд заалагдж ихээ олзолж баяжв. Хэдэн жилийн дараа сайн хаан намнан сүрэн өвдөв. Дол Дэмбэрэл дааламын дэргэд байдаг шагдрын хамт богдын зарилгаар сайн хаанд хийсэн хараалыг олох гэж өртөө улаа хөсөг хөдөлтэй гарч өгөв. Тэнд очоод очроо гүйлгэж сайн хаанд тэр хараал хийсэн байна. Энэ хараал хийсэн байна гэж 20 гаруй хүмүүсийг алуусан гинвэлээ. Сайн хааны хойд ихийн талын отго баг улс байдаг юм байжээ. Сайн хаан өгвөл тэр хойд ихийн талын хүмүүс эрхийг барих юм байжээ. Тэднийг сайн хаанд хараал хийж гэж алсан юм. Сайн хаан миний хойд их бол миний их юм. Над хар буруу санлаач гэсэн би ихийгээ алуулахгүй гэж гэлсэн юм гинвэлээ. Тэр үгийг хайхрахгүй чи хараал хийлгсэн хүн гэж хойд ихийг алсан юм. Тэр инж тус болсонгүй. Сайн хаан удалгүй өглөө. Дэмбэрэлж хүрээнд ирээд удалгүй өглөө. Түүнээс хойш сайн хааны хошуунд их ганзууд болж хошуу хотлороод оройтов. Түүнийг угаас буруу хэрэг хийсний хар гайгаар ийм муу учрал болов гэж ярьж байсан. Хүрээний лам нарын ярьж байсан нь хүрээнд муу хүн ирж хүрээний нэрийг бузарлав. Дэмбэрлийн хараал олдог нь худал гэж ярьж байлаа. 11-р хэсэг төгсөв. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьчоо дараарай. Мөн сэтгэлээ үлдээгээрэй. Танд таны гэр бүлд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.